За би тэрэн дээр бас зөвшөөрөхгүй байна. Одоо ойлоо нэгтэй л мэтгэлзээ мэгтэй ярилцлага юм чинь. Тэг яагаад тэгэхээр монголчууд нэгдүгээр хүн амын орлого бага юм, хоёрдугаард амьлгуудын эмийн төсөв хэцүү юм, хямд мэргэлдэг ард. Нийгэм тэр чигтээ та бодлоо зүгээр гараад захын дэлгүүрээс тусаагаар буухтай адил нэмийг хоош гэж хэлж байгаа. Ер нь 100 мянган төгрөгийн юм байвал толгой гашлагаал явна. Тэгсэн мөртлөө 100 мянгаар нэг гутал аваад өмсчих юм уу, 100 мянгаар нэг орой ресторан баранд орчих юм уу, 100 мянгаар нэг цамц авч өмсөд юм уу, нэг хөдөө амралтанд явуучвал чадна. Үнэхээр хэлэхэд улс маань дуу юм хөрөнгө багтай юм. Тэр багтаагаас гадна бас арай ч илүү хөрөнгө гаргачих боломжтой буруу зүйлдер гаргаад байх шиг санагдаж байна. Тэгээ одоо би чинь төрийн хүн биш. Саналал тавина штэ. Өөцөлчлээ, зүтгэжлээ. Хамгийн үнэтэй эрүүл мэндтэй Монгол хүн мөнгө зарж чаддгүй байхгүй. Монгол бол эмээ үйлдвэрлэл хөгжүүлэх боломж маш муу. Хамгийн том яг төрийн дэмжлэг олон шалтгаануудад хамгийн том нь хүн ам зөвхөн. 3 сая хүнд зориулж эм үйлдвэрлэл гэж байдаггүй. Нэг алхал юмсан, нэг алхал юмсан. Яг энэ манай үстэйг одоо түүцүүдтэй адилхан бац. Автобусны буудлаас баг илүү байгаа гэж бодож байна. Нэг хөрхийн эмч хажууд нь ойлгохтойхон жорын бичээд өгдөг сувлагч байхгүй, жорын цаас нь байхгүй. Тэр эми тэр автоюунт чинь эмчтэр чи очихоор ампицилин бичиж өгнө шүү дээ. Аспирин бичиж өгнө шүү дээ. Чи энийг өгөхгүй байхдаа яадаг вэ? Чи юу юм, чи хэн юм гэж загнаад байгаа. Хэзээ юм болчоо. Эрүүл Монголын төлөө вакцины тогшоо нийгмийг дахлааж байна.